Монголын ардчилсан төлөв нэгдэл. Бид нар улс төрд орж байгаа хүн төрийг бас тодорхой төвшөнд төлөөлж оролцож байгаагийн хувьд өөрсдөө бас тодорхой төвшөнд бэлдэж явах хэрэгтэй. Энэ чинь бас төр болныгоо иргэдийнхээ сүндэтгэж байгаа гэсэн. Тийм болохоор бид нар хэдийгээр практик дээр амьдрал дээр өөрсдөө бэлддэг гэж боддог боловч онлын хувьд бас энэ олон жилийн хувьд бэлтгэгдсэн энэ мэрэгжлийн байгууллагын энэ туршлага, арга барил энэ мэдлэг бол бидэрт бол зайлшгүй үнэхээр их хэрэгтэй байдаг юм байна. Үнэхээр энэ манай нам дотор олон бүлэг практик гэдэг нь улс оронд аяарал мэдж байгаа. Энэ бүлэг практикуудын маань хооронд бас эв нэгдэлгүй байсан энэ өвлөрш биш байдал нь бас энэ намын бас саяын их хурлын сонгуулийн ялагдалтай болсон бас гол шалтгаан байдаг. Тэгэхээр намын гишүүд бид бас үнэхээр энэ намыгаа бүлэг практикгүй эв нэгдэлтэй хоорондоо зүгээр яг л ардчлалынхаа төлөө зорьсон зорилгын төлөө гол зорилго чиглүүлдэг гэдэг ийм бодолтой байгаа. Тэгэхээр үнэхээр энэ бүлэг практикгүй байх нь бол намын гишүүн бид болгоны хамгийн их хүсэж ирмэлцэж байгаа зүйлийн нэг юм байна. Бид бол үнэхээр энэ өнгөрсөн 4 жилд бол улс орны хэмжээний түүхэнд байгаагүй бүтээн байгуулалтын ажлыг хийжсэн. Үнэхээр иргэд бол уг нь бол хэлснийг биш хийдгийг дэмжээл гэдэг байсан. Намайг биш хүннээ сонгоё л гэдэг байсан. Гэтэл яг түрүүчийн сонгуулиудаар бол энэ эсэргээрэл байлаа. Бид нар үүндээ бол манай намынхан бол бодохдоо бид хийсэн юм чинь ялна гэсэн бат итгэлтэй байдаг гэсэн. Гэтэл үнэхээр бидний эв нэгдэлгүй байдал дотроо энэ хагаран бутарч ирсэн байдал бол ард түмэнд таалагддаг учраас бид нар бол маш том сургамж болсон. Тэгэхээр үнэхээр бид нар намынхаа эв нэгдэл яг энэ бүлэг практикгүй байхын төлөө байх нь бид нар үнэхээр хэрэгтэй байна. Бид бас өнгөрсөн алдаан дээрээ суралцаж өөрсдөө боловсруулж алдаандаа дүгнэлт хийж дараагийн сонгуульд орох хэрэгтэй шаардлагатай байна л гэж үзэж байна.